Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын цахим системээр хэрхэн нэмийн жур бичих зааварчилгааг хөрвүүлж байна. Үүний тулд энэ бүрийн ихээр цахим систем нэвтрэн орсон ба шаардлагатай бөгөөд зүүн гар талд харагдаж байгаа цахим бүртгэлцсэн дээр дарж орон эмийн жур бичүүлэх гэж байгаа иргэний реестрийн дугаарыг оруулж шалгах товч тарна. Үүний дараа багц үйлчилгээнд харагдах бөгөөд багц үйлчилгээнээс дэд үйлчилгээг сонгож эмийн жур бичих цэсэн дээр дарж орсноор эмийн жур бичих цонх нэгднэ. Үүний дараа эмч үзлэгийн тэмдэглэл хэсэг дээр өөрийн үзлэгийн тэмдэглэлийг оруулж тухайн иргэнийг үзсний дараа тохирох оншийн кодыг оруулна. Оншин код орсны дараа эмийн жагсаалт хэсгээр нэмэх гэсэн товч гарч ирэх бөгөөд тухайн товчон дээр дарахад тухайн иргэний онш болон насны хэмжээнд тохирсон эмийн жагсаалтууд гарч ирнэ. Тухайн эмийн жагсаалтууд нь нэршлигээ доор улаан болон нийл ягаан өнгөөр тайлбаруудыг бичсэн байх бөгөөд улаан өнгөөр бичсэн тайлбар бол тухайн эм нь дан найрлагатай эм учраас нэг удаагийн тун дээр миллиграм орн бичнэ гэсэн тайлбар байгаа бол нийл ягаан өнгөөр бичсэн тайлбар нь бол нийлмэл найрлагатай эмийг нэг удаагийн тунд ширхгээр бичнэ гэсэн тайлбартай байна. Жишээ нь амлодипин эмийг бичихтэй нэг удаагийн тун хэсэгт 10 мг буюу 10 гэж тоогоор тавьж өгөх бол амлодипин лизоноприл гэсэн нийлмэл найрлагатай эмийг нэг удаагийн тун хэсэгт ширхгээр буюу бүхлээр нь бичиж өгнө гэсэн үг. Тэгэхээр тухайн иргэнд амлодипин 10 мг-тай бичиж үүний дараа өдөрт хэдэн удаа уух вэ гэдгийг оруулж өгөх байгаа. Өдөрт нэг удаа, үргэлжлэх хугацаа нь 5 хоног гэвэл тухайн эмний нийт уух тун болон нийт уух ширхгийн тон програмаас автоматар бодогдно. Үүний дараа тэмдэглэл хэсэг дээр уух зааврыг болон эсвэл уух хоногийн тоог тавьж нэмэх товч тарна. Үүний дараа тухайн уншин дээр амлодипин эм амжилттай нэмэгдлээ гэсэн бичиг гарч ирэх байгаа. Эм амжилттай нэмэгдсэн хэсгийг шалгахын тулд буцаад эмийн жор үүсгэх хууц руу шилжихэд эмийн жагсаалт хэсэг дээр амлодипин 10 мг-тай эм нэмэгдсэн байна. Хэрэв шаардлагатай бол тухайн иргэн дээр өөр эмийн жор бичвэл мөн адил оншин кодоо оруулаад нэмэх товчон дээр дарна. Үүний дараа эмээ сонгоод тунгаа тавиад өдөрт хэдэн удаа уухаа оруулаад үргэлжлэх хугацаагаа оруулна. Тэмдэглэл хэсгээр бөглөөд нэмэх товчийг дарснаар тухайн эм амжилттай нэмэгдэнэ. Ингээд жор бүртгэх товчийг дарахад хурууны хэгээр баталгаажуулна гэсэн бичиг гарч ирнэ. Үүний дараа эрүүл мэндийн даатгалын хуруунийг уншуулах програмыг нээгээд арааны зурган дээр дарж тухайн эмч өөрийн нэвтрэх нэрийг вебэд нэвтрэх нэр хэсэгт оруулж тохиргоо хадгална. Ингээд төхөөрөмж шалгах товчон дээр дарж эмч гэснийг идэвхжүүлж жор бичиж байгаа эмч хуруугаа дарна. Хурууны хээ орж ирсний дараа үйлчлүүлэгч хэсэг дээр дарж эмийн жор бичүүлж байгаа иргэнийг хурууны хээг даруулна. Ингээд хоёр хурууны хээ орж ирсний дараа баталгаажуулалт хийх товчон дээр дарснаар баталгаажуулах хүсэлтийг илгээрлээ буюу бүртгэл баталгаажлаа гэсэн бичиг гарч ирнэ. Үүний дараа жор бүртгэх гэсэн товчон дээр дарахад тухайн баркодны доор тухайн иргэн дээр бичигдсэн эмийн жорын дугаар харагдаж байгаа юм аа.